Сайн байцгаана үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн телевизээс та бүхэнд лав гараг бүртээ бэлтгэж үзүүлдэг Зүүн мэдгэлцээ нэвтрүүлгийн 7 хоногийн дугаар эхэлж байна. За нэвтрүүлгийн оролцогчтой мэтгэлцэгчтэй бид энэ 7 хоногт эцэг их болох нь амьдралын утга учир мөн гэсэн сэдвүүрэнд мэтгэлзүүлэх гэж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим ажиллаж байна. Эцэг их болох амарханч эцэг их байх хэцүү гэдэг. Аав ээж болох нь хүний амьдралд томоохон өөрчлөлтийг авчирхаас гадна үүрэг хариуцлагыг хамтд нь илгээж байдаг. Эцэг эхчүүд хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхдээ ирээдүйн сайн иргэн хариуцлагатай хүн болохын төлөө хичээн зүтгэдэг. Мөн хүүхдүүдтэйгээ хамтдаа суралцсан ирээдүгөө бүтээж дурсамжаа баяжуулж байдаг гэдэгтээ та санал нийлвэзээ. Бид үр хүүхдийн төлөө бүхий л зүйлээ зориулах нь амьдралын утга учир мөн үү? Эсвэл эцэг их болохоос гадна амьдралд өөр утга учиртай зүйлүүд байдгүй. Энэ талаар оролцогчид ямар үзэл бодолтой байгаа бол? Нэвтрүүлгийн багийн зүгээс бэлтгэсэн сэдвийн танилцуулгыг та бүхэнд хүргэлээ. За тэгвэл оролцогчд маань энэ 7 хоногийн сэдвийн хүрээнд ямар илтгэлүүдийг танилцуулах уу, ямар байр суурьтай байна вэ гэдгийг бид та бүхэндээ туудах хүрэх болно. За ингээд энэ 7 хоногийн нэвтрүүлгийн оролцогчдоо та бүхэнд танилцуулъя. Нэгдүгээр энэ дэр Хайхэм төвийн хүүхдийн багш Дашхүүгийн Долгормаа. Хоёрдугаар энэ дэр нэгдүгээр багийн гишүүн Хангугтун орд компани үүсгэн байгуулагч Шүүгэн шидрэг гүйцэтгэх байгууллагын харьяа Хэрэмт самхаг усын төсвөт үйлдвэрийн мастер эслэгч Мөнх Эрдэнийн Ган Зүрэг. Гуравдугаар энэ дэр хоёрдугаар багийн ахлагч Human Design амьдралын загварчлал төвийн үүсгэн байгуулагч Хувийн хөгжлийн мэрэгжлийн сургагч багш Чулуун шгийн Давг Дөрж. Дөрөвдүгээр энэ дэр Хувийн хөгжлийн мэрэгжлийн сургагч багш олон улсын зэрэгэлдэлтэй коуч Наран Гэрлийн Уянга. За хүрэлцэн ирсэн та бүхэндээ оролцогчдоо баярлалаа. Ингээд сэдвийг бид бүхэн танилцуулсан эцэг их болох нь амьдралын утга учир мөн гэсэн сэдвүүрэд итгэлцгэнэ. За ингээд эхний хэсэгт бол уламжлал ёсоор багийн ахлагчид үндэслэл илтгэлийг танилцуулдаг. Энэ хэсэгт нэг болон 3 дугаар эндрийн мэтгэлцэгчд оролцох болно. За ингээд 1-р багаас эхлэе. 1-р эндэр Долгормаа танд үндэслэл илтгэлийг танилцуулах 3 минутын хугацаавь цагийг нь явуулж эхэллээ. За эцэг их болох нь амьдралын гол утга учир мөн гэсэн нэг баталгааг хичээе. Нэгдүгээрт болохоор эцэг их болно гэдэг нь болохоор өөрийнхөө өөрийн зарчим, өөрийн зам чанар, өөрийн уул уламжлал, өв соёлоо өөрийгөө хувилж үлдээнэ гэсэн үг. Өв үлдээнэ гэсэн үг. За нэгдүгээрт нь нэгдүгээр хүчин зүйлний хоёрдугаар хүчин зүйл нь болохоор за хайр хүүхдээс хүн хайр болон гэр бүлийн тэр хайрын гүн утга учирыг гүн гүнзгий мэдэрдэг. За бас амьдралын баяр асгалан хүүхдээс олж хардаг. Өшөө бахархал өөртөө ихтэй байдлыг бас хүүхдээс олж хардгаа гэсэн үг. За дараа 3 дахь нь болохоор хариуцлага ба өсөлт. За энэ нь болохоор хүүхдтэй болох нь өөртөө хариуцлага асар ихийг үүрдэг. Мөн төсвөр төвчөртэй сэтгэл зүйн хувьд бол илүү өөртөө итгэх итгэл өшөө эдгээр нь болохоор хүүхд өөрийн тухайн хүний өөрийнх нь хувь хүний хөгжилд маш их түлхэц болдог. За дөрөвт нь болохоор нийгэмд хувь нэмэр оруулдаг гэсэн үг. За энэ нь болохоор яадгүй гэхээр угаасаа хүн хүүхдтэй болно гэдэг нь болохоор одоо тэртээ бидний эцэг эхчүүд бас хүүхд төрүүлээд тэр хүүхдийнхаа нийгмийг давхар бэлдэж явдаг. Бид нар ч гэсэн өөр хүүхдтэй боллоо. Тэр хүүхдийнхаа амьдрах орчин, амьдрах нийгмийг бид нар өөрсдөө бүтээж яадаг учраас өөрийнхөө бүтээсэн нийгэмд өөрийнхөө хүүхдийг амьдруулахын тулд яг үнэнчээр бүтээлцнэ гэсэн үг. За иймэрхүү 4 хүчин зүйлийг би тавьж байна. За баярлалаа. Таны үндэслэл илтгэлийн цаг минут 15 секунд байна. За та үргэлжлүүлж болно, дуусгаж болно. За хүүхэд өсгөн хүмүүжүүлнэ, төрүүлж өсгөн хүмүүжүүлнэ гэдэг нь болохоор зөвхөн гэр бүлдээ, зөвхөн өөртөө биш нийгмийнхаа нэг эд эсийг бүрдүүлж байна гэсэн үг. Жишээлбэл одоо нийгэмд эрэг хүн бүрдүүлээд эрэг хүн бэлдээд өгөх юм бол тухайн нийгэм нэг хүн эрэг байлаа гэхэд хичнээн хүнд нөлөөлөх үү. За жишээлбэл за хог хайдаггүй тийм дадал зуршилтай хүүхэд хүмүүжүүлээ гэж бодъё. Тэгэхэд тэр хүүхэд гудамжинд таарсан ямар ч хогийг хинээр чилүүлгүй аваад хогийн савраа хаях тийм сэтгэл зүйтэй өсдөг. Тэр нь болохоор түүнийг харсан 10 хүнд нөлөөлж чаднаа гэсэн үг.
За баярлалаа. Таны үндэслэл илтгэлийн цаг дуслаа. За одоо 2 дугаар агийн ахлагчийн үндэслэл илтгэлийг сонсъё. 3 дугаар энэ дэр давгдэрч. За таны 3 минутын хугацаа бий. Цагийг явууллаа. За маш их баярлалаа. Сонирхолтой сэдвийн хүрээнд ярилцж байгаа нотлогч байханд баярлалаа. За энэ тагимд байгаа нийт хүмүүстэй хандж хэлэхэд шинжлэх ухаанд тэр дундаа телевизийн урлагт амьдралынхаа утга учирыг өгсөн мянган хүний гавьяа зүтгэлийн ачаар одоо ингээд синхронлэгцээрээ уулзж байгаад туйлын таатай байна. Өнөөдөр бид эцэг их болгонд амьдралын утга учир муу юм а гэдэг сэдвийн хүрээнд ярилцж байна. Тэгвэл яагаад энэ одоо эцэг их болгонд амьдралын утга учир дангаараа биш юм а? Энд чинь арай өөр зүйлштэй гэдэг талыг манай багийн хувьд гаргаж ирэхээр энэ зогсож байна. Мэдээж эцэг их нь болох нь бол энэ хорвоо ертөнцийн хамгийн гайхалтай зүйлсийн нэг. Энэ бол одоо мархахын аргагүй. Гэхдээ бид нар энийг амьдралын утга учир гэдэг арай нэг тийм өргөн цар хүрээний асуудлын талаар ярилцж байгаа болов уу гэж бодож байгаа. Тэглээ бодоод үзье л та. Манай нотлогч баг маань хэлж байна л та. Эцэг их болох нь бол ингээд амьдралын утга учир маа гэдэг. Тэглээ амьдралын утга учир гэдэг зүйлийг ийм аягаар төсөөлөд үзье. Тэгвэл тэр аягийг ингээд доош нь хөмрөөж тавиад за энэ дотор бол одоо амьдралын утга учир эцэг их болох байгаа. Одоо бусад зүйл бол одоо тэрний дараа тэрнэд одоо хүрхээргүй зүйл юм а гэдэг зүйлийг манай нотлогч баг ярьж байгаа. Бид нар болохоор амьдралын утга учир гэдэг чинь нөгөө аягаан дээш нь харуулж тавьж байгаад хүн болгоны хувьд өөр юм а. Тэр дотор аягийн дотор амьдралын утга учир хүн болгон ийм зүйл шүү. Өөр зүйлийг хийхийг бид нар өнөөдөр ярьж байгаа гэсэн. Амьдралын утга учир гэдэг нь хүн бүрийн хувьд одоо өөр утгыг илэрхийлдэг. Тэр нь одоо эсвэл ямар нэгэн одоо амьдралдаа утга учир өгсөн тэр зүйлийнхаа төлөө хүн сэтгэл зүрхээ зориулж, түүний төлөө үйлдэж, хөдөлмөрлөж явахыг одоо бид нар өнөөдөр амьдралдаа утга учирыг өгж амьдарч байна гэж үзэж байгаа. Тэр утга учир гэдэг зүйлийг магадгүй хин нэгэн хүн ирж хайж олдог гэж хэлдэг байж магадгүй зарим нь утга учир гэдэг зүйлд чинь бид нар ингээд энэ зүйл утга учир өгч шүү гэд одоо онолт өгөөд тэрийг утга учир болгож авч явж болох юм тийм ээ. Тэгэхээр өнөөдөр манай багийн үндсэн санаа нэг бол хүн ер нь одоо хорвоо ертөнцид аз жаргалтай л амьдрах гэж ирсэн шүү дээ. Бид нар өнөөдөр юунаас илүү их аз жаргал, тайшаал, сэтгэлийн амар амгалан тэр бүх зүйлийг авч जैन. Тэр зүйл чинь өөрөө тэгвэл амьдралын утга учир байж болох юм шүү гэдэг санааг ярьж байгаа. За, хоёрдугаар зүйл нь болохоор ерэн зориг мөрөөдөлтэй, хүсэл тэмүүлэлтэй байцгаая гэж. Хэрвээ бид нар зөвхөн үр хүүхдээ эцэг их болох нь өөрөө ингээд амьдралын утга учир юм а гэсэн бол өнөөдөр хорвоо ертөнц хөгжихгүй байсан байх. Өнөөдөр магадгүй хүндрэлтэн өдий зэрэгт хүрэхгүй байсан байх. Тэгэхээр бид нар өнөөдөр хүсэл эрмэлзэлтэй, мөрөөдөлтэй, зоригтой түүнийхэн төлөө үргэж одоо тэмүүлсэн энэ амьдралаар амьдарч байсан учраас өнөөдрийн энэ хорвоо ертөнц бидэнд одоо ийм сайхан цэцэглэг өгч байгаа, нийгэм маань ингээд амжилттай өргөжлөж байгаа болов уу гэж бодож байгаа. Эцэст нь хэлэхэд бол эцэг их болох нь амьдралын утга учирын нэгэн зам юм аа. Тэрнээс энэ бүхэлдээ амьдралын утга учир болох нь өрөөсгөл юм аа гэсэн санаа. За баярлалаа. 2 дугаар агийн ахлагч давгдэрч үндэслэл илтгэлээ танилцууллаа. За 2 дугаар агийнхаа одоо байр суурийг бид хүлээж авлаа. За одоо 2 болон 4 дугаар энэ дээр багийн ахлагчдын үндэслэл илтгэлийг дэмжих хэлбэрээр мэтгэлцэх болно. За 2 дугаар энэ дээр ганц зэрэг, 4 дугаар энэ дээр уянга та бүхэн 4 минутын хугацаа бий. За энэ 4 минутын хугацаанд бие биенээсээ асууж хариулах бүрэн боломжтой. За тэгээ 2 дугаар энэ дээрээс эхлээд илтгэлээ эхлэе. За та бүхний цагийг явуулж эхэллээ. 2 дугаар энэ дээр давгдэрч. За энэ өдрийн амар Монголын ярилцлага та бүхэндээ. За энэ эцэг болох амьдралын утга учир муу юм гэсэн сэдвийн дор хөлсчлээ. За сая 1 дугаар багийн 2 дугаар багийн ахлагч маань аз жаргал гэдэг бол одоо хувь хүний одоо аз жаргалтай байх зүйлийг илэрхийлдэг гэж байгаа. Энэ нь бол манай багийн зүгээс бол гаргаж байгаа зүйл бол энэний гүнзгий утга маань үр хүүхдэд үлдээж, үр удмаа харж ээж тэр хүүхдийг өсөн боожж байгааг харж ээж бид тэрнээсээ аз жаргал капиг авдаг. Тэ? Тэр хүүхэд гоё аз жаргалтай хөлд ороод ч юм уу мөлхөөд ч юм уу өсөн боожж байгаа зүйл маань бас тэр хүүний аз жаргалыг бэлгэлдэг. Яг энэ бидний хувьд нэг талаасаа ингээд зөв боловч нөгөө талаасаа бас өрөөсгөл ойлголттой талаас нь ярьжлаа л та. Яагаад тэгвэл одоо өсөн дэвжиж байгаа хэрэг хэмжээгээр одоо нийгэм цаг үр маань өсөн дэвжиж байна те технологийн дэвшилтэд явагдаж байна. Энэ хэмжээнд энийг хэн бий болгодгийг хүн бий болгодог. Энэ бүгдийг бид бүгд маань хүн бий болгосны эцэст энэ бүгд маань хөгжиж байгаа. Тэгэхээр яах ёстой? Үр удмаа үлдээх ёстой. Үр удмаа нь өсөн дэвжижээж энэ бүгд бий болж чаддаг. Үр хүүхдийн өсөн дэвжихээс олж тэндээс болохоор хүүхдийн аз жаргал, гэр бүлийн аз жаргал гэдэг зүйл бий болж байдаг. Хүн аз жаргалын гормоныг биеэсээ ялгаруулж иж энэ амьдралын авж байгаа кап маань өөрөө
бас гоё байдаг. За мөн хүүхдтэй болох хүний амьдралын хамгийн гүн гүнзгий утга учирыг илэрхийлж идэг. За жишээлбэл одоо хүүхдтэй болох нь хүний илүү төлөвшүүлэх, амьдралын ухамсартай, зорилготой, хандлагатай болох, олон улсын судалгаагаар болохоор хүүхдтэй болсон хүмүүсийн амьдралын сэтгэл ханамж нь 20-30% өссөн дэвжиж идэг. За дөрөвдүгээр энэ асуучлаа шүү. За та бас өөрийнхөө дэмжлэг илтгэлээсгээс ч орж болно. Таны 4 минутын хугацаа бас байгаа. За бүгдээрэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Одоогоос 15 жилийн өмнө би анхны хүүхдээ үлгэдэж авч ирсэн. За дараа нь ахаад 2 дахь хүүхдээ үлгэдэж авсан. Ахаад 3 дахь хүүхдээ үлгэдэж авсан. Ингээд энэ 15 жилийн хугацааны бараг дийлэнх нь одоо өөр хүүхдүүдтэй зориулсан тэднийхээ өсөлж хүмүүжиж зөв те характертай зөв одоо соёлтой зөв нийгэмдээ эрүүл ийм хүм болоход нь одоо ингэж тусалж миний их хүний одоо цаг өнгөрж исэн. Яа харахгүй энэ хугацаа одоо миний сэтгэлд маш ойрхон утга учираа олсон юм шиг мэдрэмж төрүүлж исэн үү гэвэл үнэн. Энд одоо ницаах зүйл байхгүй. Харин хүүхдээ өсгөөд үлгийдөөд ингээд явж байхдаа энэ хоосон орон зайн мэдрэмжийг би ямагт мэдэрдэг байсан. Нэг л юм дутуу байгаа. Нэг л юм дутуу байгаа тэр мэдрэмжийг мэдэрдэг байсан. Тэгээ тэр нь юу вэ гэхээр яг миний амьдрал хүүхдүүд биш. Зөвхөн яг уянга гэдэг энэ хүний амьдрал яаж үргэлжлэх юм бэ гэдэг асуултанд би асуух одоо хариулах шаардлагатай тулгарч исэн. За тэгээ эндээс миний хэлэх гээд байгаа санаа юу вэ гэхээр нэг үр хүүхэд одоо өсөх нь одоо үр хүүхдэд төрүүлээд те нийгмээ авч явна гэдэг нь хүн төрлөختөнд энэ одоо байгалийн жамал гэж үзэгддэг. Хүн гэж амьтан байгаа бол үр удмаа үлдээх нь байгалийн зам юм аа. Харин хувь хүн гэдэг утгаараа энэ яг бидний амьдралын зорилго уу гэвэл би үүнтэй санал нийлэхгүй байна. Хоёрт утга учирын талаар өнөөдөр бид нэр ярьж байгаа болохоос биш. Хүүхэд өсөх нь зөв юм аа гэдэг, зөв өсөх нь, эрүүл сарвал өсөх нь зөв юм аа гэдэг талаар бас мэтгэлзээгүй гэж би бодож байна. Тэгэхээр утга учир юм уу? Үр хүүхэдтэй байх нь утга учир юм уу? Эсвэл үр хүүхдээ өсгөх нь бидний хариуцлага юм уу? Энэ хоёрын ялгааг бас маш сайн ойлгож байгаа болов гэдэг бас асуулт байна л да. Хариуцлагын талаар өнөөдөр ярьж гин үү? Эсвэл яг амьдралын утга учирын талаар бид нэр ярьж гин үү? Үр хүүхдээ өсгсөн бол, үр хүүхд гаргахаар шийдсэн бол бид нар өсгөөд хүний дайтай хүн болгоод нийгэмдээ зөв одоо байр суурьтай ийм хүнийг бэлтгэх нь бидний хариуцлага. Энэ бол үүрэг, хариуцлага. Тэр хүнийг өөрийнхөө өсгсөн хүүхдийг эсвэл өөрөө би өсгсөн хүүхдээ ахаад хүүхэд гаргаад тэрнийхээ төлөө утга учираа зориулаарай гэж миний хувьд бол би хэлж чадахгүй байгаа юм л да. Тийм. За тэгээд асуулт нь болохоор түрүү нэгдүгээр багаас ийм зүйл гарч иржсэн. Үр хүүхдээрээ дамжуулан бид нар соёл, өв соёлоо үлдээдэг юм аа. Тэгэхээр өв соёлоо үлдээгээд байгаа нь утга учир юм уу? Хүүхэд гаргаад явж байгаа нь утга учир юм уу гэдэг асуулт байна. За баярлалаа. За цагийг төгсөлөө. 2 дуурайн дээр. За эцэг болох нь амьдралын утга учир юм уу? Би бол хамгийн анхныхаа хүүхдийг үлгийдэж аваад ерөнхийдөө бол хамгийн их баярлажсэн. Хүн баярлахаараа хөөрдөг, нисдэг гэж ярьдаг те. Би тэр мэдрэмжийг анхныхаа хүүхдээрээс би анхныхаа охинтой болоод би мэдэрчээсэн. Хамгийн их баярлж байсан, хамгийн их догдолжсэн. Чин сэтгэлээсээ баярлаад үнэхээр өөрөө ирэхгүй нүднээс нулимс гараад би зүгээр яг жингүүдлийн байдалд ингээд хөөрөөд агаар дээр явж байгаа шиг мэдрэмжийг төрж ирсэн. Тэр мэдрэмж хамгийн гоё аз жаргалтай мэдрэмж байсан надад хувьд бол. За та одоо яг хэдэн хүүхэдтэй тэгээд бас сая 4-р энэ дээр хэлжсэн тий 15 жилийн өмнө ингээд анх хийж болж байлаа гэдэг. Тэрнтэй адилхан та бас болоо хэдэн жил болж байна. Би одоо аав гэж нэрийг дуудуулаад 14 жилдээ үзэж байна. За би 3 хүүхэдтэй, 2 охины хүүтэй. Одоо манай баг хүү одоо ой өрөх чинь 5 сард. Тэгээ амьдралын утга учир байна гэж. Тий, амьдралын утга учир маань байна. Одоо ер нь бол эцэг хүн болоод хамгийн түрүүнд өөртөө тавьсан зорилго бол би ханаараа бахарах хэрэгтэй юм байна.
Яагаад гэвэл тэр хүнийг надад бий болгож гисэн тэр агуу хүнээр амарх хэрэгтэй юм байна. Нэг тийм байна. Хоёр гэх юм бол өөр хүүхдүүдэд зөв зохистой хүн болгох талаас нь анхаарах хэрэгтэй байна гэдэг. За баярлалаа. Дөрөвдүгүрэн дээр танд 27 секундын хугацаа үлдсэн байна. За өөрийн дэмжлэгийг илтгэлээ бас үргэлжлүүлж болно. Байр сууриа батгсан илтгэлүүдээ бас үргэлжлүүлж болно. Тэгэхээр хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг нь миний хувьд бол тусдаа асуудал. Хүүхэд гаргасан бол тэрийг өсгөж хүмүүжүүлэх нь тусдаа асуудал. Хувь хүний зүгээс амьдралын утга учираа болох нь бас нэг өөр асуудал юм болов гэж би хараад байгаа. Хүүхдээ зөв хүмүүжүүлснээрээ хүн төрөлхтний өв соёлыг үлдээн гэдэг нь өв соёлыг дамжуулж байгаа утга учир болж байгаа. Тэрнээс яг хүүхдийг одоо өсгөх нь утга учир болоод байгаа. Бас нэрэл биш юм аа гэж үзэж байна. За одоо багийн ахлагчид модераторын асуултанд хариулах 3 дугаар хэсгийг эхлүүлэх гэж байна. За ингээд 1-р багийн ахлагч Долгормаа миний асуух асуултанд хариулах болно. Танд 3 минутын хугацаа бий. За эцэг эх болгон амьдралын утга учир мөн гэсэн сэдвүүрээр бид мэтгэлцэж байгаа. За түрүүн 2-р багийн ахлагч бас хэлсэн. Бид амьдрал дээр өөр зориггүй байсан бол одоо энэ шинжлэх ухааны нээлтүүд энэ амьдралд одоо бий болсон энэ дэлхийн ертөнцийн дээр бүтээсэн зүйлсүүд бас байхгүй байхаа гэж. Тэгвэл бусад одоо энэ амьдралын утга учир таны хувьд одоо бас юу байх хэвээр эцэг эх болох нь эсвэл 100% юм уу тий? Бас эцэг эх болчих юм бол хүн амьдралдаа хоошод өөр утга учиргүй амьдрах юм уу? За таны байр суурийг сонсъё. Цагийг оллаа. За эцэг эх болно гэдэг нэг өөр, эцэг эх байна гэдэг бас нэг өөр тийм үү. За эцэг эх болно гэдгийг яагаад ингэж эцэг эх болох нь заавал амьдралын утга учир мөн гэдэг юм бэ гэхээр хүн одоо амьдралаа 100% одоо өөрийнхөө амжилт бүтээл өөрийнхөө амьдралыг 100% гэж үзлээ. За тодорхой хэмжээнд угаасаа шинжлэх ухаанч байдал юм уу эсвэл нэг өөрийн карьер тийм үү албан тушаал ажиллаж байгаа амьдарч байгаа өөрийнхөө амьдралын зорилго за энэ болохоор бас тодорхой эзлэн мөн хүүхэд гэдэг нь болохоор заавал амьдралын одоо манайхаар бол манай багийн зүгээс бол хүүхэд 60-аас 70%-ийг заавал эзлэнэ гэж үзэж байгаа. 60-аас 70%-ийг заавал эзлэнэ. За яагаад вэ гэхээр за хүн угаасаа үеийн үед угаасаа ингэж төлжж ирсэн тийм үү. За хэрэг хүүхд төрүүлдэггүй байсан бол тэр өөрийн амжилт бүтээл тэр юуны төлөө юм бэ? Хиний төлөө юм бэ? Хиний төлөө гэдэг асуудал ургаж гарч ирнэ. За хүүхдтэй болсноороо хүн хүүхдтэй болсноороо эцэг их болсноороо өөрийн хийж байгаа тэр амжилт бүтээлийн төлөө тийм үү? Амжилт бүтээлийн төлөө, өөрийн карьерийн төлөө өшөө нийгэм дэзлэх байр суурийнхаа төлөө илүү их гүн гүнзгий бодож сэтгэх хэд илүү түлхэц болдог. За тэгэхээр эцэг их болох бол амархан. За аав ээж байх гэдэг бол хэцүү. За жишээ нь гэхээр одоо жишээлбэл одоо манай төвөөр үйлчлүүлж байгаа эцэг эхчүүд хүүхдүүд байна. Яагаад манай төвд хандаад байгаа юм бэ гэхээр өөрсдөө одоо карьерээ хөөж явж байгаад хүүхдээ хүмүүжил хүүхдийнхаа одоо хандлага одоо хүүхдээ ойлгохоо болцсон хүүхдтэйгээ ойлголцоо болчод манай төвд хандж байгаа байхгүй юу. За тэгэхээр хүн эцэг их болчлоо. Эцэг их байгаад хүүхдээ ойлгоод хүүхдээ мэдрээд хүүхдтэйгээ ажиллаад хүүхдтэйгээ цагийг хамт өнгөрөөж эцэстээ энэ нэг эцэг их байна гэдгийн уг суур тавьж байгаа байхгүй юу? За дуучиртай. Тийм. Тэгээ хүүхдтэй цаг гарахгүйгаас зөвхөн карьерийг хөөснөөс болохоор одоо нийгэм ямар болж байгаа илээ? Хүн болгон ямар болж байгаа илээ? Хүүхдийн хандлага ямар болж байгаа илээ? Тэднийг бүгдээр харж байгаа шүү дээ, тийм ээ. Тэр бол гэр бүлээс үүдэлтэй. За баярлалаа. За 20 дугаар багийн ахлагчаас асууя. За тэгвэл одоо эцэг их болох нь одоо амьдралын утга учир байгаа ч гэсэн тэр хүүхэд одоо ингээд нэгэндээ гараад ирсэн бол тэр хүмүүсийн амьдралын утга учир бас байдгийн юм шүү. Энийг хэрвээ та үгүй гэж үзэж ивэл яагаад бас үгүй гэж үзэж байна? Одоо та бол чинь өөрийнхөө амьдралд одоо тэр хүүхэд эцэг их болохоос гадна маш олон анхаарах зүйлс байгаа, утга учир болсон зүйлс байгаа гэж байна. Гэтэл яг амьдрал дээр яг тулхаараа тийм бас энэ чинь хамгийн одоо утга учир. Жишээ нь та хийж байгаа ажил чинь хэний төлөө, юуны төлөө юм магадгүй өргөдийнхэн төлөө ч гэж магадгүй шүү дээ. За байр суурийг тань сонсъё. За баярлалаа. Тэгэхээр адил нөгөө би илтгэхээс өмнө хэлжсэн те амьдралын утга учир гэдэг нэлээд тийм өргөн цар хүрнэ ойлголтын талаар ярилцаад байгаамаа гэж. Тэгэхээр адил одоо нөгөө эцэг их байх нь амьдралын утга учир огтоосоо бишээ гэж манай багийн хувьд бол оросоо нэг тийм яриаг үзв те. Эцэг их байхад та амьдралын утга учираа өгж байгаа бол тэр байж болох байхгүй юу? Тэр бол байж болох асуудлаа гэсэн. Харин бид нар өнөөдөр за амьдралын утга учир гэдэг нэг юм том зүйл байгаа юм байна. Тэрний доор ийм олон сонголт байна гэж.
Тэр сонголтыг та одоо яаж хийхээс таны одоо амьдралын утга учир чи юу вэ гэдэг зүйл нь товойж тодорч гарч ирэх гээд байна л да. Тэгэхээр та тэр олон сонголт дундаа за би эцэг их байхад би өөр хүүхдтэй амьдралынхаа бүх утга учирыг өгөө гэвэл байж болохоо зүйл гэж байгаа шүү те. Байж болох зүйл. Тэгвэл одоо юм байж болно гэж. Харин та эцэг их байх нь одоо миний хувьд бол амьдралын үнэт зүйл юм аа. Миний амьдралын одоо тэг үнэт зүйл юм аа. Харин миний амьдралын утга учир гэдэг зүйл маань арай өөр зүйл байна. Би одоо энэ зүйлийг хийвэл миний одоо амьдрал бүрэн дүүрэн болох гээд байна. Сэтгэл маань тэндээс ингээд гоё баяр таашаалыг авах гээд байна. Одоо тийм нэг би ч одоо ийм зүйлийг хийх гэж төрсөн юм байна штэ гэдэг одоо тий. Тэр утга учирыг л бид өнөөдөр яриад байгаа гэсэн. Тэгэхээр л мэдээж одоо үр хөвгтэй байх сайхан, түүнээсээ одоо аз жаргалыг мэдрэх тэр маш сайхан зүйлс өндөө байгаа. Харин бид нар өнөөдрийн сэдв байна юу гэж байгаа вэ гэхээр эцэг их болох нь амьдралын утга учир муу юм уу биш юм уу гэдэг зүйлийг яриад байгаа. Тэгэхээр бид нар нэг амьдралын утга учираасаа эцэг их байхыг сонгож болох гэдэг шүү гэдэг зүйлийг л манай баг ярьж байгаа гэсэн санаа. Дид үтс болоод байна шүү дээ тий. Бас амьдралын утга учир одоо юу эцэг их болох нь амьдралын утга учир биш гэж үзнээрээ гэр бүл номер 1 биш гээд байгаа юм бас биш байгаа шүү дээ. Тийм биш байгаа тий. Одоо гэр бүл гэдэг чинь одоо зөвхөн нөгөө үр хүүхдээс орохгүй шүү дээ. Гэр бүл гэдэг чинь хань ижил маань орох гээд байна. Аав ээж маань орох гээд байна. Ах トゥ садан одоо хэн байд юм бэ тий. Тийм олон хүн зүйлийг ярих гээд байна гэсэн үг. Тэгэхээр манай баг бол одоо нөгөө дахиад тавтаад хэлэхэд бол эцэг их байхыг одоороос огт үүсгээгүй шүү тий. Тэнд гоё түүндээ утга учир өгөөд амьдрал мэдээж гоё жаргалтай. Харин бидний тэр эцэг их байх чинь олон сонголтын нэг юм аа гэдэг зүйл хэрэгтэй. Өнөөдөр энэ танхимд байгаа хүмүүс бүгд одоо нэгээ хараасаа гэж хүсэж байна. Бид нар бүгдөө царай дөрөх, бие хаа тий харагдах байдлын үед өөр байгаа сте. Тэгвэл бид нар бүгдөө өөр байгаа юм чинь бидний амьдралд утга учир өгөх зүйл чинь бас өөр юм байна. Бид нар хүн болгон адилхан зүйлийг амьдралтаа утга учир өгөхгүй юм байна гэж. Тэдлээ нэг бодоод үзье л та. Магадгүй ямар ч үр хөвгттэй болох боломжгүй юм гэж болно шүү дээ. Тэр хүн тэгвэл одоо амьдралын тийм ямар ч утга учиргүй гэсэн үг үү? Тэр хүний амьдралд одоо тэгвэл үр хөвгттэй болж чадаагүйгээс эцэг их болж чадаагүйгээс болоод ямар ч утга учиргүй амьдралаар амьдарч байгаа гэсэн үг үү те? Тийм зүйл байхгүй учраас бид нар өнөөдөр амьдралын утга учир гэдэг зүйл чинь бол юм өргөн зар хүрээний асуудал байна шүү. Тэндээс эдлээ гоё юунд утга учир өгч амьдрахаа хүн болгон өөртөө сонгоё. Бид нар сонгосон зүйлдээ одоо утга учир өгөө тэндээсээ гоё амьдралын дүүрэн болж чадчихвэл тэр бол утга учиртай амьдрах юм аа гэдэг зүйл хэрэг. За баярлалаа. За модераторын асуултанд багийн ахлагч хариуллаа. Одоо тайлбар илтгэлийн хэсэг үргэлжлэх болно. За тайлбар илтгэлийн хэсэгт баг төсбөрөөс нэг мэтгэлцэгч оролцож за нэмэлт тайлбаруудыг хийн. За 1-р угаас 2-р энэ. За та оролцъё. За 2-р угаас. За багийн гишүүд оролцохоор боллоо. За ингээд 2 болон 4-р эндрийн хооронд тайлбар илтгэлийн хэсэг явна. За гишүүдэд 4 минутын хугацаа авъя. За яг дэмжлэг илтгэлийн адил 5 хүн биенээс асууж хариулж нийтдээ тайлбар илтгэл явуулнаа. За цагийг явуулж эхэллээ. 2-р энэ танаас эхлэе. За таны нэмэлт тайлбарууд юу вэ? За мэдээж эцэг болох нь амьдралын утга учир мөн үү биш үү гэдэг дээр хэдүүлээ ярилцж байгаа. Ер нь бол эцэг их болно гэдэг чинь одоо би мөнчлэн аз жаргалыг мэдэрдэг гэж ярьсан тий. За мөн мэдээж амьдралын утга учир одоо сая 1-р өгийн ахлагч хэллээ. Хүн болгон өөр байдгаа. Ямар юунаасаа юу одоо мэдрэмжийг авах, сэтгэл ханамжийг авах уу? Юунаас одоо амьдралдаа аз жаргалыг мэдэрж гэнэ гэдэг зүйл бас асар олон цар хүрээтэй. Энэ юу дэмжиж л байна. Нөгөө талаараа бол бас үр хүүхдүүдтэй болчихно гэдэг чинь тэр хүний бас нэг зорилт маань бас илүү болчдөг. Одоо нэгсэндээ төхөн болчихно те. Би одоо өөрийнхөө ажил мэргэжлэрээ ч юм уу амжилт гаргахыг те. Юуны тулд би мэдээж үр хүүхдүүдтэйгээ сайн сайхныг төлөө эцэг болсондоо эцэг болсныхаа хувьд те. За би энэ хүний хариуцлага хүлээж байгаа. Амьдрал нь илүү утга учиртай болоод байгаа. Тий. Амьдрал бас илүү утга учиртай болж эхэлдэг. Энүүгээрээ бас би магадгүй өөрийнхөө ажил мэргэжлээсээ гоё капиг авдаг ч гэсэн мэдээж бас өнөөдрийн нийгэм ямар байгаа вэ? Стресст нь бухимд нь гэртээ хараад үр хүүхдүүдэд харна. Тэрнээсээ гоё аз жаргалыг мэдэрнэ. Тэр стресс бухимдлыг тэр сайхан бяцхан үсээсээ хараад стрессээ тайлдаг ч юм уу. Тэр гэр орны халуун талаа уур амьсгалаас эцэг болсноосоо бас тэрнээсээ болж тэр стресс бухимдаас гардаг. Бас хүний тайвширлыг олдог. Мэдээж бид бүгд хүн төрлөختөнгүүд стресс нь бухимд нь янз бүр л болдог. Мэдээж энэ бүгдээс заах хийж байгаа ажил мэргэжлээсээ тэр капиг авч болно. Тэрнээс илүү хамгийн их кап одоо нэг стрессийг тайлж өгдөг, хүний тайтруулж өгдөг зүйл бол үр хүүхэд юм аа гэдэг зүйлийг л. Тийм учраас үр хүүхэд байгаа учраас
байгаа учраас энэ амьдралын утга учир эцэг болох нь утга учир муу юм аа л гэдэг зүйлийг би бол хайрсан санаж хэлж байгаа. За дөрөвдүгээр өндөр таны тайлбар их нэмэлт тайлбаруудыг сонсъё. За баярлаа. Тэгэхээр таны ярианаас би ингэж ойлголоо. Гэртээ одоо ажиллаа хийгээд явж байхдаа бид нар маш их стресстэй. Энэ нийгэм чинь бас их ингээд ийм бухимдалтай байна. Тэгвэл би гэртээ очихороо өр хүүхдээ хараад одоо баяр баясгалыг мэдэрдэм гэдэг point байсан. Тэгэхээр та хүүхдтэй байх нь таны стрессийг тайлдаг ийм хэрэгсэл гэж бас харж ийн үү гэдэг их сонио асуулт гарч ирлээ л дээ. Манай багийн зүгээс хилээд байгаа нэг л зүйл болохоор өөр хүүхд гэдэг нь бид нар өсгөөд гаргаад одоо хүмүүжүүлээд явъя гэж шийдсэн л бол энэ бол хариуцлагын хүрээндээ нэг одоо хариуцлага гэж үзэж байгаа. Хоёрт бас өөр хүүхдтэй бай. Энэ миний амьдралын ч гэсэн нэг хэлхээ утга учир нь муу юм байна гэсэн учраас өөр хүүхдээ гаргаад өсгөөд явж байгаа. Харин миний хувьд хүүхдүүдээ ирээдүйд нэг ажилд ороод тэгээ тэр ажилласаа амар стресстэй, нийгмээсээ стресстэмгүүтээ өөрсдийнхөө гаргасан хүүхдүүдийг хараад стрессээ тайлж байгаарэ гэдэг зүйлийг үлдээнэ гэдэг бол бас их харамсалтай юм шиг тий. Эсвэргээрээ миний би магадгүй хүүхдээ гаргаснараа хүүхдэд сайн хүмүүжүүлээд тэр өөрийнхөө мөрөөдөл рүү зүтгэдэг тэгээ тийм хүн болгосноороо тэндээсээ миний хүүхдүүд утга учир аваасаа гэвэл энэ одоо миний амьдралын магадгүй хүүхэд гаргасны хүүхдээ өсгөж хүмүүжүүлсний утга учир болох болов гэдэг одоо point байна. Болцсон уу? Зүгээр таны цаг авч байгаа. Тийм. За тэгээд надад буцаагаад танаас асуух асуулт бас байгаа нь та магадгүй өндөр настай болоод үр хүүхдээ тойруулаад нэг сайхан сууж ийн л да. Лагерийн гадаа ч юм уу те. Сайхан сууж ийн. Тэгээд яг энэ мөчтөө хүн ингээд нэг боддгийн штэ. Одоо кинон дээр гардаг штэ. Хардаг. Яг ингээд эргээд өнгөрүүлсэн амьдралаа хүн ингээд бодоод сууж байгаа нэг юм дүрслэл танд харагдах болов. Яг энэ үедээ таныг ямар хүн байснаар чинь санаасаа гэж та бодох байсан бэ? Ийм нэг асуулт байна. Мэдээж үр хүүхдийнхээ хувьд бид нар хамгийн одоо зөвхөн өөрсдийнхөө үр хүүхдийн хувьд бид нар хамгийн төгс ээж аав байдаг уу гэвэл үнэн. Тэгвэл амьдралын утга учирын хувьд та яг тэр мөчтөө ингээд сайхан нар хөх тэнгэр нарны доор сууж байхдаа намайг ер нь яаж дурсаасаа гэж бодох байсан бэ гэдэг асуулт төрөөс хойш орж ирээд байна л та. Тэ энд асууж. Баярлалаа, гоё асуулт асуулаа. Миний бол ерөнхийдөө үр хүүхдүүдэд ханддаг ч юм уу, үр хүүхдүүдэд ханддаг ерөнхийдөө миний бодол бол би үр хүүхдүүдийнхаа аав эцэг гэхээсээ илүү би найз нь байхыг хүсдэг үр хүүхдүүдтэйгээ бол. Чөлөөтэй элен долонгоо найз нь байгаад гоё найз шиг дурсамжтай те. Миний аав одоо миний найз чигээс шүү ч гэдэг юм уу. Над хамгийн үнэтэй зөвлөгөөг өгч ирсэн. Миний амьдралын одоо гол утга учирыг олоход нь хамгийн том сургаалыг том зөвлөмжийг өгч ирсэн гэдэг байр суурийг хүүхдээсээ гараасаа гэж хүсдэг. Магадгүй сая нэг таас миний юунд стрессээ тайлах багц хэрэгсэл юм уу гэж асуусан шүү дээ бас тэ. Энд дээр бол яг хоо багц хэрэгсэл гэхээс л яг зүгээр хүн одоо нэг стресс бухимдсан зүйлийг одоо нэг гэр орондоо орооч ч юм уу гаргадаг ч юм уу тийм байдлыг үгүйсэхийн тулд одоо хөр хүүхдүүдэд мэдээж аз жаргалыг бэлгэлэхийн тулд хүн одоо стрессээ тайлж ингэж юу яадаг шүү гэдэг утгаас олон тайлбарласан. Тэгээд мэдээж одоо эцэг их болоод болохын тулд мэдээж төлөвлөл нь үр хүүхдээ болохын тулд гэр бүлээ төлөвлөлтөө сайн зөв цогтой байна. Тэгэхээр би өнөөдөр хэн болох хэвээр ямар ажил мэргэжтэй ямар мэргэжилтэй болох юм мэргэжлээ бид сонгоцсон өөрхөн карьерийг эхлүүлээд эхэлж чинь те. За мэдээж бид нар өөрсдийн гэсэн зорилготой тавьчихна. Тэгээд төлөвлөснийхаа дараа үр хүүхдтэй болно. Тэгэхээр мэдээж өөрхөн карьерийг өсгөх хэмжээгээр өсгөж явж байгаа ч гэсэн үр хүүхдүүдтэй гэсэн одоо тэр бүх сайн сайхан зүйлийг авах гэсэн эцэг их болох нь одоо хамгийн том одоо аз жаргал юм уу гэж би хэлэх гээл байна л да. За мэдээж 3 хүүхдээ өсгөөд явж байхдаа
өөрийн сэтгэлд ийм хоосон зай, орон зай байсныг би анзаарсан гэж хэлжсэн. За энэ орон зайн асуулт нь юу вэ гэхээр би өөрийнхөө амьдралыг яаж өнгөрөх ёстой юм бэ? Би ирээдүйдээ хэн байх ёстой юм бэ гэдэг талаар энэ орон зайг ингэж асуусан одоо ийм уууд байсан юм аа. Амьдралын утга учир талаасаа илүү асуусан гэх юм уу? Бид нар өнөөдөр маш том хүрээ буюу амьдралын утга учирын талаар ярьж байгаа. Би хүн болгон энэ амьдралд ямар нэгэн зүйлийг бүтээх гэж ирсэн гэж хүсдэг. Хүүхэд бүтээх нь зөв. Гэхдээ та өөрийнхөө сэтгэлийг дүүрэн байлгахын тулд энэ орчлонд яг юугаараа магадгүй дурсагдж үлдэх вэ гэдэг асуултыг тавиад үлдээе дээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим ажиллаж байна. За одоо бид дараагийн хэсэг буюу нэмэлт асуултын хэсэгтээ шилжих болно. За энэ хэсэгт 1 болон 4-р энэ 2 болон 3-р энэ биенээсээ асууж хариулах хэлбэрээр мэтгэлцэн. За тэгээд 2 минутын хугацаа бий. За 3-р эндээс эхлэе. 2-р ахлагчдаа асуугаад эхлүүлнэ. За хариулах оролцогч 2-р энэ. За баярлалаа. Тэгээд өнөөдөр бас маш юм нэг хэрэгтэй сэдвийн өрөөнд ярьж байгаа гэж бид нар бодож байгаа тийм. Өнөөдөр олон залуучууд магадгүй хүсэл мөрөөдлөө хангалттай болоогүй, амьдралын утга учираа тодорхойлж чадаагүй явж магадгүй. Тэгвэл бас тэрийг ингээд нөгөө тодорхойлох хэрэгцээ шаардлага бидэрт өндөр байна шүү гэж байгаа. За тэгээ би одоо нотлогч багаас асуух эхний асуулт маань хэрвээ одоо тэгэхээр үнэхээр одоо хүүхэдтэй болж чадахгүй тэр боломжгүй хүмүүс тэгвэл яах юм бэ? Тэр хүмүүс юунд одоо амьдрал нь утга учиргүй байгаа гэсэн үг үү? Та энэ дээр бас нэг хариулж өгөөсэй гэж хүсэж байна. За 2-р асуулт. Амьдралын утга учир одоо гэдэг зүйлийг бид нэ эцэг их болоод өрөө хөвгт гэдэг зүйл одоо энэ өөрөөсөө гадна байгаа тэр зүйлээс хайгаад байна шүү дээ. Тэгвэл бид нар энэ амьдралын утга учир гэдэг зүйл чинь илүү дотроосоо хүүхэн өөрийнхөө одоо тэр нөгөө ухамсарт байдлаасаа, оюун ухаанаасаа тэр дотоод мэдрэмжээсээ дотроосоо хайх зүйл юм шүү гэдэг 2 асуултыг асуухыг хүсэж байна. За хариулъя. Өр хүүхдтэй болж чадахгүй байгаа асуудал байна бас. Одоо нийгэмд зөндөө байгаа тий. Тэгээд тэр хүмүүс маань ч гэсэн ерөнхийдөө одоо ангаах ухааны одоо хөгжлөөр ч юм үр суулгуулах гэсэн зорилттой хүмүүс зөндөө байдаг. Яагаад тэр хүмүүс маань тэгвэл үр суулгуулах гад тэр хөнзөр зардалтай хөрөнгө мөнгийг зарцуулаад тэгж чиж байгаа. Энэ бол өөр хүүхдтэй болох эцэг их болох гэсэн амьдралын утга учирыг нэг талаасаа юу яаж байгаа, эрэлхийж байгаа хүмүүс байх гэж бодож байна. За мэдээж болж чаддгүй хүмүүсүүд нь хүүхд өргөж авдаг. Тэр эцэг их болно гэсэн ажралыг мэдрэхийн тулд тэр хүмүүс л өөрсдөө болж чадахгүй ч гэсэн хүнээс өөр хүүхдийг өргөж авч байна. Нэг асуултаа тодорхой лавшруулах болох тийм. Одоо миний асуусан асуултаараа үнэхээр одоо нөгөө үр суулгаад хүүхдтэй болж байгаа биш. Хэн нэгэн хүүхдийг өргөж авч байгаа биш. Ямар ч одоо үр хүүхдгүй амьдарч байгаа хүмүүсийн амьдралынх нь утга учир юу юм бэ гэдэг тэр зүйлийг одоо илүү асууж байгаа юм. Тэр одоо амьдрал утга учиргүй юм уу гэсэн асуулт байгаа юм. Ер нь бол тэр хүмүүсийн яг одоо тэр байр суурин дээр өөрөө би бол оч үзэг болохоос яг 100% би тийм ээ гэж хэлж мэдэхгүй л байл да. Тэгтээ бол тэр хүмүүс ч гэсэн тодорхой хэмжээний өөр нэгэн зорилготой байгаа, зорилготой л байгаа. Мэдээж бас дотроо өөр хүүхдтэй болно ш гэсэн бодол тэгж явдаг л байна. Үнэхээр болж чадахгүй болвол одоо тэгээд одоо өөр одоо нөгөө амьтад тижээдэг ч юм уу тэрнээсээ нэг өөрсдийгөө одоо яаж сатааруулдгоо яаж өөрсдийгөө тэр бүх зүйлээсээ стресстэй ажилласаа ч юм уу тиймэрхүү байдлаар одоо өөрсдийгөө одоо тайтгаруулдаг байх гэж бодож лээ л да. За баярлалаа. Бид нар одоо нэг өнөөдөр амьдралын утга учир гэдгийг нэлээд тийм хэлжсэн те өргөн сар хүрээний асуудлын талаар ярьж байгаа шүү гэд. Тэгэхээр одоо түүхийг хараад үзэх юм бол тийм одоо үр хүүхдтэй байгаагүй эцэг их болж чадаагүй маш олон тийм алдартай суутай хүмүүс байна л да. Одоо үүнээс дурдах юм бол одоо Исаак Ньютон байна, физикч тийм ээ. Никола Тесла байна, зохион бүтээгч. Манай Монгол оронд маань байсан суутнуудаас гэх юм бол алдар зохиолч, дашторжийн нацаг дуржгаа байна. Энэ хүмүүс тэгвэл одоо амьдрал нь хэр утга учиртай байсан болоо. Энэ хүмүүс эцэг их болж хараахан чадаагүй юм байна. Гэхдээ энэ хүмүүс одоо хорвоо ертөнцид ямар их зүйлийг үлдээвэ? Ямар их одоо тэр утга учиртай амьдрсан гэж одоо бид нар өнөөдөр шагшин магтаж ярьж байна вэ те. Тэгэхээр одоо бидний нөгөө амьдралын утга учир гэдэг чинь их том зүйл байна шүү. Тэндээс харин эцэг их болох нь нэг сонголт юм а гэдгийг давтаа хэлье. За баярлалаа. За одоо 1 болон 4-р энэ дээр асуух хариулах хэлбэрээр мэтгэлцээнийг явуулна. За 1-р энэ дээр асууя. Танд асуух 2 минутын хугацаа. За 4-р энэ дээр хариулна. За тэгээд 4-р энэ дээр ч гэсэн зөрүүлээд бас асууж болно шүү. За цагийг явууллаа.
одоо та өөрийнхөө амьдралын утга учирыг тодорхойлно уу? Та өөрийнхөө амьдралын утга учирыг юу гэж тодорхойлдог вэ? Одоо энэ өндөрлөг дээрээс Өөрийнхөө амьдралын утга учирыг тодорхойлно гэсэн үг байна те. За түрүү ахад хэлсэнчлэн хүүхдээ өсгөж явж байх 15 жилийн хугацаанд өөрийнхөө тэр хайгаад байгаа зүйлд хариулах шаардлага ирж исэн л да. За мэдээж хэрэг хүүхдээ одоо гаргах шийдвэрийг гаргаад 3-3 хүүхдийг гаргацсан бол тэр хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлэх нь бол миний хариуцлага байсан. Сайн хүн болох нь, эерэг хүн болох нь түрүүн та бүхний хэлсэн шиг нийгэмдээ хэрэгтэй хүн болох нь магадгүй миний одоо манай нөхрийн гэдэг юм уу те энэ үр удмыг залгуулах талаасаа ч ихсэн энэ бол миний хариуцлага байсан учраас би энэ ажлыг хийж исэн. Гэхдээ тэр хоосон сэтгэл хаанаас гарч ирсэн бэ гэхээр би илүү ихийг хийж чадах юм шиг санагдсан. Зөвхөн хүүхд гаргаад зогсох биш те. Үр удмаа үлдээгээ зогсох биш. Би энэ нийгэмдээ энэ үлдээх гээд байгаа хүүхдүүдийнхаа нийгэмд би өшөө илүү сайн сайхан зүйлийг хийж чадах юм шиг надад ийм мэдрэмж төрж исэн учраас өнөөдөр би хувь хүний хөгжлийн багш болсон. Бас өөрөө өөрийгөө илүү гүн гүнзгий ойлгох талаар ийм хувь хүний коуч мэргэжлийг сонгож одоо энэ чиглэлээр ажиллаж байгаа. Энэ зүйлийг сонгосны шалтгаан юу вэ гэхээр эргээл нөгөө хүүхд дээрээ л буун бас. Эргээд нийгэм дээрээ буун. Хувь хүн өөрийгөө ойлгодог байгаасай. Хувь хүн өөрийнхөө тэр дүүрэн сэтгэлтэй амьдралыг бүтээдэг байгаасай. Энэ дотроо яг юу хүсэж байна гэдгээ ингээд гаргаад хэлцдэг байгаасай. Эсвэл гэдэг одоо энэ л зүйлийг би ингэж дотроо мөрөөдөж ирсэн учраас бас ийм мэргэжлийг сонгосон. За тэгээд зөвхөн хүүхэд өсгөгч хүмүүжүүлэх туршлагаас гадна энэ амьдралдаа туулж өнгөрүүлсэн, алдсан, онсон маш олон туршлага бас байна. Маш их мэдлэг байна, мэдээлэл байна. Энийг би яагаад тэгвэл бусадтай хувааж болохгүй гэж. Энэ бас миний амьдралын утга учир байж болох юм байна штэ гэсэн ийм сонголтыг би хийсэн. Баярлалаа. За энэ асуултыг бас зөрүүлээд тавьбал те танд бас минут 50 секунд байна. Таны хувьд нэгдүгээр энэ. Таны хувьд ч гэсэн та хүүхэд одоо хамгаалах гэсэн үү те хүүхдийн одоо энэ боловсролын төвийг яагаад байгуулсан бэ? Та яагаад энэ чиглэлээр ажиллах болов гэж асуусан байна. За сайхан асуулт байна. Баярлалаа. За би болохоор 4 хүүхэдтэй, өөрөө 4 хүүхэдтэй. За хүүхэдтэй цаг зав зориулсан. Өөрийнхөө карьерийн хугацааг зориулсан. За зориулж явах хугацаанд хүүхэд яагаад тэгэхээр хүүхэд буцаагаад дандаа зүгээр нэг тэр чинь зүгээр нь хувь хүн биш. Дандаа буцаагаад аав ээжтэй эмээ өвөөдөө дандаа зааж сургаж байдаг. Тийм учраас миний одоо ягаад багшлах болсон шалтгаан болохоор яг хүүхдээс үүдэлтэй. Хүүхдээ би судалж эхэлсэн. Би зүгээр хүүхдээ хараад гэртээ сууж байхдаа би хүүхдээ судалж эхэлсэн байхгүй юу? За хүүхдүүдээ судалсаар байгаад энэ хүүхдүүд чинь тусдаа өөр гэсэн хувь хүн юм биш үү? Өөр том ертөнц юм биш үгээд хүүхдийн ертөнцийг судлахыг хичээсэн байхгүй юу? За тэгж явсаар байгаад одоо хүүхдийг ойлгохыг илүү хичээсэн гэсэн үг. Одоо гэр бүлийн хэмжээндээ биш. Бүр нийгэмдээ би одоо нийгэм ямар байгаа вэ? Нийгэмдээ би ямар үр бүтээлтэй хийж болох вэ? За нийгэмдээ би яаж хүүхдүүдэд тусалж болох вэ? Яаж эцэг эхчүүдэд тусалж болох вэ? Яг хүүхдтэй цаг зарцуулж чадахгүй байгаа эцэг эхчүүдэд тусалж болох вэ? За сэтгэл зүйн сэтгэлийн гэмтэл байна. Сэтгэл зүйн янз бүрийн асуудал байна шүү дээ, тийм үү? Хүмүүжлийн асуудал байна, сурлагын асуудал байна. За тэр талыг судалж явж агаад тэгээд энэ ажлаа сонгосон. За баярлалаа. За ингээд нэмэлт асуултын хэсгийг дуусгаж байна. Одоо оролцогчид мэтгэлцэгчд маань 2 минутын хугацаанд багтааж өнөөдрийн сэдвийн хүрээнд мэтгэлцээний дүгнэлтээ хэлэх болно. За ингээд 1-р угаас эхлэе, 2-р энэ дэр. За дараад нь 4-р энэ дэр гэсэн дараалал ингээд явъя. Энэ нэвтрүүлгийн хүрээнд бол олон зүйлийг хэлцлээ. Амьдралын утга учир гэдэг зүйл асар олон зүйл байдгийг ярилцлаа. Үр хөвгтөө олно гэдэг бол ер нь бол гэр бүл зохион байгуулж төлөвлөж үр хөвгтөө олж ажиргалтай бидний эцэг болох нь амьдралын утга учир муу юмаа гэдэг зүйл маань ерөнхийдөө үр хөвгтдээрээ үр хөвгттэйгээ оршин тогтнож үр хөвгтийнхээ өсөж боожих гэр бүл зохион байгуулах энэ бүгдийг харах гэдэг зүйл маань асар том бас нэгсэндээ
соёл байх гэж бодож байна. Мэдээж бидний надаас өмнө одоо 9 үе те одоо би 9 төвийн байлаа гэхэд одоо миний хож өрөөд өөр хүүхдүүд маань би 9 төвийн тэргүүн болж тэрнээс хойш 9 үе маань үргэлжлэх бас нэг үргэлжлэл байх. Тийм учраас эцэг их болох нь бол амьдралын утга учир муу юм а гэдгийг Ерөнхийдөө бол одоо юу гэдэг түрүү нэг Ньютон, Тесла гэдээ ярьсан шүү дээ. Тэр хүмүүс шиг нээлт бүтээн байгуулалтаа хийгээгүй ч гэсэн энэ хүүхдүүдийн эцэг болсноороо энэ хүүхдүүдийг одоо энэ ертөнцийн дээр бий болгосноороо бас амьдралын утга учиртай нь дутуу гэсэн үг бас биш гэсэн л одоо ийм байр суурийг байснаас сонсч ийн гэж ойлгоод байна шүү дээ. тий. За баярлаа. За таны дүгнэлтийг сонслоо. За 1-р багийн гишүүн дүгнэлтээ хэлсэн. Одоо 2-р багийн гишүүн дүгнэлтээ хэлэх цаг болсон байна. 4-р дээр уянга. За таны дүгнэлтийг сонсъё. Хүний утга учир бол зөвхөн хүүхэд одоо өсгөж хүмүүжүүлэхтэй холбоотой биш. Энэ бол энэс маш том цаар хүрээний зүйлийг бид нар ярьж байгаа нь тодорхой болсон. За амьдрал гэдэг өөрөө хайр, аз жаргал, магадгүй зовлон, магадгүй бэрхшээл, тэгээд тэр инээх гэд ийм жижиг моментуудаас бүрдэж идэг. Тэгээ энэ моментуудын нэгэн хэсэг үр хүүхэд байдаг болохоос бүх амьдралын одоо утга учирыг бид нар зөвхөн хүүхдээр одоо төлөөлүүлэх нь бас өрөөсгөл юм болов уу гэж үзэж байна. Би өөрийнхөө хүүхдүүдийн төлөө чадах бүхнээ хийх үү гэвэл хийн. Өөрийнхөө хүүхдийн төлөө магадгүй өөх үү гэж асуувал би магадгүй өөхнө гэх бах. Харин энэ хүүхдүүдийг магадгүй тэр үр удмаа үлдээгээд байгаа энэ нийгмийг сайн сайхан байлгахын төлөө өшөө надад миний дуу хоолой хэрэгтэй байгаа бол энэ нийгэмд би сайн сайхныг тэр гэрэл гэгээг асааж чадах бол би тэрийгэ миний амьдралын утга учир болгон үргэлжлүүлэх юм аа. Тэгээ баяхандаа баярлаа. За баярлаа. За одоо 1-р эндрийн дүгнэлтийг сонсъё. За таны 2 минут хугацааг явуулж эхэллээ. За энэ нэвтрүүлэгт оролцсондоо баяртай байна. За энэ нэвтрүүлгийг дүгнэхэд өөрийн дүгнэлтээ хэлэхэд за хүний амьдралын утга учир гэдэг нь за ганцхан үр хүүхэд биш байж болно тийм үү. За зарим хүнд дан карьер байж болох нь байна. За хүн өөрийн сонирхол болон хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд бас байж болох нэ гэж дүгнэж байна. За харин хүний өөрийн сонголтоор таны амьдралын утга учирыг 100% гэж үзэх юм бол та үр хүүхдээ хэдэн хувь байлгах юм? За өөрийнхөө карьерийг хэдэн хувьд нь багтаах юм? Өөрийн хүсэл сонирхол хоббигоо хэдэн хувьд нь багтаах юм гэдэг юм уу? Иймэрхүү хувьчлан сонголтоо хийж болох нэ. Тийм учраас яг аль нэг өнөөдрийн бэтгэлзээний сэдэв болохоор аль нэг юугаараа үгүйсгсэн ч бай, дэмжсэн ч бай, аль нэг нь төгс үнэн биш юм аа гэж дүгнэж байна. За баярлаа. За 2-р ахлагчийн дүгнэлтийг сонсъё. За цагийг явууллаа. За баярлаа. Тэгээд өнөөдрийн мэтгэлцээний сэдэв маань эцэг их болох нь амьдралын утга учир муу юм аа гэдэг зүйлийн талаар ярилцж байгаа. Тэгээд сая нотлогч баг маань бас манай саналыг дэмжиж энэ олон зүйл байх юм байна шүү дээ. Тэгээд утга учир гэдэг зүйлээс бид ингээд сонголт өгж болох юм байна гэдэг дээр бас санал нэгдэж байгаад төрлийн баяртай байна. Манайхаас нэг 2 л үндсэн санаа гаргаад байгаа юм. Бид нар чи ер нь бол ажралтай амьдрах гэж ирсэн юм байна шүү дээ. Тэгээд тэр нь одоо бидний сонголтоос байх юм байна. Бид нар өнөөдөр эцэг их болохыг амьдралын утга учир гэж өгж болох юм байна. Харин өөр зүйлүүдийг сонгож болох юм байна гэж. Хоёрдугаар нь болохоор зориг мөрөөдөлтэй байх нь одоо бидрийг өнөөдрийн нийгмийг энэ авчирсан байна шүү дээ гэж. Магадгүй зөвхөн одоо ингээд эцэг их болоход амьдралынхаа утга учирыг өгдөг байсан бол хүн төрлөختөн өөрөөр ингэс нэг жижигэн агуу болоод дотор нь ингээд суудсан үр хөвгтэй гаргаад ингээд сууж байгаа нийгэм өнөөдөр энэ төвшөнд ирэхгүй байсан болов уу гэж бодож байгаа юм л. За манай нотлогч багийн хувьд маань бол одоо ийм зүйлийг ярьж байгаа. Уламжлал өнөөдөр өвөө үлдээх тэр уламжлалыг ингээд үр хөвгтөрөө дамжуулж байгаа юм шүү дээ гэж. Энэ дээр манай одоо бас өмнөх илтгэлүүд бас хангалттай хариулт өгсөн болов уу гэж бодож байна. Бид нар өв уламжлал тэр одоо үр хөвгтөд дамжуулж байгаа зүйлийг заавал ингээд нэг төрсөн үр хөвгтөд эцэгхээс хүүхдэд дамжуулах албагүй шүү дээ. Манай 1-р багийн ахлагч маань одоо багш хүн байна гэж байна. Та зөвхөн үр хөвгтөдтэй л одоо нэг өөрийнхөө мэддэг чаддаг зүйлийг сургаад байгаа юу? Та одоо түмний олон хүүхдүүдэд ингээд сургаж штэ. Тэгэхээр эн чинь заавал нөгөө ингээд эцэг их үр хөвгтөдтэй биш. Ингээд бусад хүүхдүүдэд бас ингээд дамжуулж болох юм байна штэ тий. Ийм зүйлийг ярьж. За эцэст нэг Марк Твений нэг алдарт хэлсэн үг байдаг л да. Чиний амьдралын хамгийн чухал 2 л өдөр байдаг гэж. Нэг нь бол та төрсөн өдөр юм аа. Таны одоо энэ хорвоод мэндэлсэн өдөр. Нөгөөх нь бол та яах гэж энэ хорвоод
ирснээ ойлгосон өдөр юм а гэж. Тэгэхээр энэ амьдралын утга учир гэдэг зүйлийг үзэгч олон маань бас тунгаан бодоосаа эндээс өөрийнхөө утга учирыг олоосаа гэж хүсэж баярлалаа. За баярлалаа. Яг энэ цаг мөчид үзэгчд маань бас өөрсдийн гэсэн дүгнэлтүүдийг дотроо тунгааж за өнөөдрийн мэтгэлцээний одоо эцэст ямар гаргалгаанууд бас саналуудыг оролцогчд маань дэвшүүлсэн энэ талаар бас бодлогоодыг бас гаргаж байгаа хаа гэж бодож байна. За ингээд зөв мэтгэлцээний нэвтрүүлгийн 7 хоногийн дугаар өндөрлөж байна. Нэвтрүүлгийн оролцогчдоо та бүхэнд нэвтрүүлгийнхаа төгсгөлд дахин танилцуулъя. За өнөөдөр нэвтрүүлгийн 1-р эндэрт Хайхэм төвийн хүүхдийн багш Дашхүүгийн Долгормаа оролцлоо танд баярлалаа. За 2-р эндэр Хангөгтөн орд компани үүсгэн байгуулагч шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа Хэрэм цамхаг улсын төсөвт үйлдвэрийн мастер дислэгч Мөнх Эрдэнийн Ган Зориг оролцлоо танд баярлалаа. За 3-р эндэр Human Design амьдралын загварчлал төвийн үүсгэн байгуулагч Хувийн хөгжлийн мэрэгжлийн сургагч багш Чулуун Ашгийн давгд ирж байлаа танд баярлалаа. 4-р эндэр Хувийн хөгжлийн мэрэгжлийн сургагч багш олон улсын зэрэгэлдээ коуч Наран гэрлийн уян нэвтрүүлэгт оролцлоо. За танд маш их баярлалаа. За ингээд та бүхний ажил амьдралд ариун амжилтыг хүсье. Нэвтрүүлэгт хүрэлцэн ирж оролцсонд маш их баярлалаа. За үзэгчдээ зөв мэтгэлцээний нэвтрүүлгийн 7 хоногийн дугаарт хамт байсан та бүхэндээ баярлалаа. За дараагийн 7 хоногт шинэ сэдвийн хүрээнд шинэ оролцогчтойгоор бид хүн мэтгэлцээний явуулах болно. Эрг уулзлаа. Баяр та.